Төсөв хэлцэх үед бүгдээрээ цугладаг сайд нар үр дүн тайлгнах үед эзгүүших байна. Эрчим хүчний сайд Чожил сүрэнгийн орлого 5 жилийн хугацаанд 370 дахин нэмэгдэж 19.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болжээ. Нийслэлийн 2025 оны төсвийн тодотголоор төсвийн алдагдлыг 1.5 их найт төгрөг байхаар баталлаа. Хотын даргын давс мэд шорвог шийдвэр энгийн иргэдэд хүрч эрх мэдэлтнүүдэд нөлөөлөхгүй байна. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 185 болжээ. Орой мэндийн хүргэе үзэгчдээ Тэнгэрлэгзийн доллар мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бус мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Улсын хурлын чуулган өнөөдөр хуваарьт бус өдрөө хурлаа. Учир нь өнгөрсөн баасан гарагт засгийн газрын гишүүд чуулгандаа суухын оронд Атрын 4-р аяны нээлтэнд оролцохоор Дархан хот руу явцгаас юм а. Тиймээс сайд нар чуулганы танхимыг орхин явсан учраас улсын хурлын гишүүд арга мухардаж хуралдалгүй тарцгаасан. Ингээд дутаа оргисон асуудлуудаа өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ үеэр зарим улсын хурлын гишүүдийн зүгээс засгийн газрын гишүүдийн ачаалал ихтэй ажилдаг бол заавал ингэж давхар дээл өмсөж ажлаа цалгардуулах шаардлага байхгүйг сануулж байлаа. Хамтарсан засгийн газарт ажиллаж байгаа 23 сайд 23-ла давхар дээлтэй. Яамныхаа ажлыг хийхин хажуугаар улсын хурлын чуулган, байнгын хорооны хуралдаан, ажлын хэсгийн хурал гээд энэ бүх ажлыг амжуулахад ажлын 5 өдөр тэдэнд багтдаг гэж байна. За иймдээ ч зарим тохиолдолд чуулганы хуралдаанд сууж амжихгүй байх тохиолдол гардаг гэж ярьсан юм. За харин нөгөө тал засгийн газарт хяналт тавих чигүүрхтэй парламентын гишүүдийн зүгээс энэ бүх ажлыг амжуулна гэж давхар дээл өмсчөөд одоо ингэж гомдлох ёсгүйг сануулж байсан юм а. Ер нь сайд нар бол асрыг ажилтаа ийж гисэн дийлэхгүй байна. Яг үннийг хэлэхэд бол ачааллыг 100% дийлэхгүй байна. Сая одоо Хятад Баавгийн эдийн засгийн форумд оролцоод ирэх оронд л чуулган ингээд сунжирчиж шít. Эрт үеийн чуулган засгийн газрын гишүүд байхгүй болсноос хойшлогдсон. Өнөөдөр асуулах гэж ганц хоёр сайд нар байхгүй. Гэхдээ орж ирэх бахаа гэж бодоод асууя. Яамны удирдах ажлын зөвлөгөө 21 аймгийн удирдлага бүрэн цугларсан. За мөн ерөнхий сайд салбартаа танилцаж Атрын 4-р аяныг аль бие усаар эхлүүлж байгаа юм үйл явц давхцсан тул өчтөрийн чуулганы хуралдаанд одоо 5 дахь өдрийн байж чадсангүй. Тэгээ аль болох байхыг хичээж байна. Мэдээж ажил ихтэйг нь ойлгож байна. Бүгдээрээ л ажил ихтэй байгаа. Давхар дээлтэй учраас. Гэхдээ энд суугаад байдаг сайдууд байна шүү дээ. Байнга хариултаа өгж идэг. Огт суудгүй сайдууд байна шүү дээ. Тэгээд үнэхээр сууж чадахгүй, хоёр ажил хийж чадахгүй тэр давхар дээлээ болох хэрэгтэй байна шүү дээ. Тэгээ нэгдүгээр өдөр бүлгийн хуралтай. За өдөөс хойш нь ажлын хэсгүүдийн хуралтай. За хоёр дахь өдөр байнгын хорооны хуралтай, тий? За гурав дахь өдөр засгийн газрын хуралтай. Тэгээ дөрөв дахь өдөр чуулгантай, тав дахь өдөр чуулгантай. Тэгээ яг ингээд ийм юугаар бол яг нэг чуулган эхэлсэн үед бол бас засгийн газрын гишүүдийн одоо ачаал нэмэгддэг. Одоо ийм унаасаа энэ бичгтэй өгөө шүү дээ. Зарим үеийг бас ойлгохыг бас хүсэж байгаа. Тэгээ нэгэнд одоо 126 гишүүн байна. Хэдэн сайдаа жоох ажил хийлэхгүй бол өдөртмийн энэ хурал зөвлөгөө ажлын хэсгийн хуралдаанд цагаа бариад байвал нөгөө амьдралд очих, үйлдвэрлэл дээр очих, салбарт очих ажиллаж хоцрон шүү дээ. Хоёргоо сонгогдсон бас улсын хурлын гишүүн, давхар засгийн газрын гишүүн ихтэй бол бас жоох ачаалтай байдгийг яг үннийг хэлэхэд. Тэцмээ одоо ингээд яг энэ чуулганы үеэр бол яг үндсэндээ засгийн газрын гишүүд ч баг яам дээр очиж чадахгүй ажиллаж шүү дээ. Төсөв ярихлаар бүхсэд ороод ирдэг штэ. Авах болохоор ирээдүй ярих болохоор яагаад өнгөрснийг ярих болохоор ингээд байхгүй байгаад байгаа юм бэ? Өмнө нь давхар дээлтэй сайд нарын тоог 4-өөр хязгаарладаг байсан. Харин энэ асуудлаар хүн намын дарга дор чанд үндсэн хуулийн цэцэд хандаж засгийн газар танхимаа бүхэлд нь улсын хурлаасаа бүрдүүлэх боломжийг үндсэндээ нээж өгсөн. За үүнийхээ шагналч гэхүү өнөөдөр тэрээр хамтарсан засгийн газарт ажиллаж давхар дээлтэй сайд нарын тоонд багтаж байна. Гэтэл ингэж засгийн газартаа хяналт тавих учиртай улсын хурлын гишүүдийн 23 сайд олчхоор улсын хурлын хяналтын чигүүрг нь алдагдаж байгаагаас гадна ажлын ачаалал ихтэй байна гэх үгээр сайд нар өөрсдийгөө өмөрхөн олширсан гэж зарим гишүүд шүүмжилж байлаа. Үүнээс нь шалтгаалж улсын хурлын гишүүд сайд нараас асуусан асуултын хариуг авч чадахгүй, хариулах хүнч олдохгүй, хий хоосон микрофон дээр хідэн үг хэлхээс хэтрэхгүй байгаагч хэлж байсан юм а. Ийм маягаар улсын үйлчлийн төлөвлөгөө, төсөв, тайлан хэлэлцээд ямар үр дүн гарах нь тодорхой юм а.
Стратегийн орд эзэмшдэг хувийн компаниудтай төр хэлцэл хийх асуудал эд эрчийг авч байна. Засгийн газрын бүр эрх төлөөлөгчөөр томилогдсон Батцаандан лиценз эзэмшдэг зарим компаниудтай хэлцлийн ширээний ард хэдийнээ суугаад эхэлсэн талаар мэдээлж байгаа. Харин өнөөдөр Учрал сайд чуулганы танхимаас X ерөнхийлөгч Баттулгын нэрийг цохиж түүнтэй нэр холбогддог төвөргнөөрийн ордынч мөн тодорхой хувийг төр авах ёстой гэж хэлж байлаа. Засгийн газраас амилагдсан бүрэн эрх төлөөлөгч Батцаандан Эрдэнтийн овоолгыг ашигладаг ачаат их зэс эрдмийн хувь эрдмийн компаниудтай өнгөрсөн 7 хоногт уулзаж хэлэлцээ хийж эхэлсэн. Түүний дараагийн хэлэлцээр хийх хүн нь Макийн Нэмтайшир. Олон нийтийн хүлээлт засгийн газрын ажил ийм дараалалаар явж байгаа юм. Гэтэл өнөөдөр Учрал сайд гинэтхэн X ерөнхийлөгч Баттулгын нэрийг цогсон нь олонний анхаарал татлаа. За байн чуулганаа тасалж барагтаал төрийн ордонд харагддаггүй Баттулга гишүүн орон нутгаар үндэсний баялагын сан ярьсан шигээ явж байгаа. За гэтэл өөрөөсөө эхлэх ёстойг Учрал сайд хэлж ирсэн юм а. 5 толгойн бүлэг ордын 50%, 3 тэрбум тонны нөөцтэй 15 их 80 төгрөг зөвхөн тусгай амнаатын 5%-аар бодвол ард түмэнд ирэх ёстой байсан. Ийм орд штэ 250 сая доллараар 4 гадаадын иргэн зарагцаа. Хонконгийн сайт дээр байна. Офшороор дамжуулаад. Энийг хэлцэх юм уу? Эсвэл ялгаж аваад хэлцээр их юм уу? Тэгвэл 39 стратегийн орд дээр адилхан хэлцээр хий. Тийм учраас би бүх ард түмнээ сонгогдсон Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ биш үйлдэлээрээ энэ ажлыг бас хийж харуулаасаа гэж би бодож байна. Тантай нэр холбогддог төвөрг нуурын ордыг одоо бид ярих цаг бас ирсэ. Тэгвэл адилхан ярина. Бизнесийн холбоо хамааралтай гэдэг биелийн билүүний хүн байдаг үстэй. Энэ Баян голыг авсан, энэ Махын пиксийг авсан, талхч ихрийг авсан хамтрагч нь байдаг шүү дээ. Тэр хүнийх нь нэр нь тэр биржийн сайтн дээр явж л идэг юм билээ шүү дээ. Энэ хүмүүс нь нийлээд энэ стратегийн хамгийн том ордыг хулгай хийгээд автсан. Асар их мөнгөтэй хүмүүс чинь энийгээ дарчаад байна шүү дээ PR-аар тий. Ер нь бол байна шүү дээ. Стратегийн ордуудын байгалийн баялагын үр өгөөжийг ард түмэнд өгье гэж байгаа бол бүгднгийн их хурл зэрэг оруулж ирэх хэрэгтэй. Бүгднгийн цогт нь ярих хэрэгтэй. Бүгдэнд нь нэг зарчмаар хандах хэрэгтэй. Ухаан удаг МСС-ийн стратегийн ордыг хувилдаж аваад ард түмний өмчийг идчихлээ гэдэг байр суурийг Баттулга тэргүүдээ хүмүүс илэрхийлсээр яв. Гэтэл өөрөө ч мөн энэ хүмүүсээсээ дутахгүйгээр байгалийн баялагийг хувьдаа авч зарсан байж болзошгүй гэж тэд ярьж байсан юм а. Улаанбаатар хотын 36-д хотын даргаар томилогдсон Нямбаатар энэ албанд 2 дахь жилдээ ажиллаж байна. Улсын хурлаас шуудал нэр цохогдож томилогдсон тэрээр энэ хугацаанд олон нийтийг бухимдуулсан цөөнгүй шийдвэрийг гаргалаа. Үүнийгээ хүртэл өөрөө сануулж байсан удаатай юм гэвч түүний энэ мэд давс мэд шорвог шийдвэр эрх мэдэлтнүүдэд бус энгийн иргэдэд үйлчилж байна. Импортын ямар нэгэн автомашины хязгаарлалтгүй замын сангийн хураамжууд ямархуу юутай байгааг та бүхэн ер нь гадралж байгаа. Тэгэхээр цаашид бид нар алстаа мэд тустай ойрын үедээ давс мэд гашуун ийм зарим шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байгаа гэдгийг бас одоо эртхэн хэвлэл мэдээллийн байгууллагын ихэнд хэлэх нь зөв бахаа гэж бодож байна. Ингээд хотын даргын албан тушаалаа хүлээж авсан даруйдаа төвжирлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хуулийг боловсруулж яаралтай гормоор батлуулаад амьдсан. Тухайлбал 0.7 газраас өмчилж авангуудаа барилгын компаниудад зардаг, алгын чиний газар нь эмх замбраагүй орон сууц барьдаг асуудлыг зэгцэлнээгээд нийслэлийн 6 дүүрэгт газар олголтыг зогсоох шийдвэрийг гаргасан. Гэтэл газар албатан чөлөөлөх шийдвэрийг зөвхөн шүүх байгууллага гаргадаг байсан бол хотын даргач мөн энэ шийдвэрийг гаргах боломжтой болсон. Энэхүү өөртөө даваа байдлыг олгосон хуулийг дагалдуулж, иргэдийн халаасыг тэмтэрч, эрхэндээ халдах шийдвэрүүдийг араараас гаргасан юм. Үүний үр шимийг хотын иргэд огцон нэмэгдсэн автомашины татвар, зам ашигласны төлбөрийн дарамтыг мэдэрч байгаа юм а. Олон жил бүгдсэн хотын төвжирлийн асуудалд иргэд буруутай мэтээр залхуу хойргоор хүртэл дуудаад амьдсан байдаг. Хинч 3 цаг явах замаараа 8 цагийг өрөхгүй мэдээж. Гэтэл Улаанбаатараас дархан хүртэл төвжрээд байлгүй вагоноор яв гэж хэлсэн удаатай. Энэхүү иргэдэд дээрлэхүү хотын даргын шийдвэрүүд эрх мэдэлтнүүдэд хүчин өгс байна. Угтаа бол авилгалаар олгосон орон сууцнуудын асуудлыг зэгцэлнэ гэсэн. Гэвч авилгалын тод жишээ болсон Аквагарден хотгоныг нураана гэж байсан ч одоо барилгын ажил үргэлжилж сарын дараа ашиглалтад орохоор зэхэж байна. Энэ хотгоныг албатан нураах захирамжийг 2023 оны 8 дугаар сард өмнөх хотын дарга Сумын азар гаргасан. Харин 2 сарын дараа хотын дарга Нямбаатар өөрийн цахим хуудаснаа ингэж бичиж байсан юм а. Тодорхойлбол Аквагард
Гарден хотхон захиргааны биелэлтийг хангуулах чиглэлээр тодорхой ажлууд хийн. Барилгыг нураах ажлыг гүйцэтгэх туршлагатай дотоодын компани байхгүй учраас гадных нар гүйцэтгүүлнэ гэв. Ийхүү хотын даргыг нураана гэсээр байтал эхний ээлжийн захиалга аль хэдийн аваад дуусчихсан. Метр квадратын дунджаар 5.6 сая төгрөгөөс эхэлж байгаа юм а. Аквагарден хорооллын тухайд бол манайх гэхээсээ төлөө нийслэлийн зураг дарга илүү тодорхой хариулт өгөх болов гэж бодож байна. Бид нар яагаад энэ тогтолцооноор хангаад байгаа юм бэ? Энийг одоо гэрээгээ цуцлж болдгоо мө гэдэг юм асуултыг би Улаанбаатар цахилгаан түүхийг сүлжээ компанийн тавьдаг юм. Тэгэхээр нөгөө шүүхийн шийдвэр гаргаад яг одоо энэ гэрээг цуцлах гэдэг шийдвэр гараагүй учраас байгуулсан шийдвэр гэрээ хүчин төгөлдөр байна гэдэг ийм тайлбарыг өдөөсөө өгдөг. 28 мянган янз нэмэгдсэн. Үүний эсрэг хотын даргын ганц өгдөг хариулт нь шүүх. Нийслэлийн хамгал асуудлыг гуйдаж шийддэг хэрнээ гуйгаадч барахгүй байгаа нь Аквагарден болоод байна. Одоо харин зарим аж ахуйн нэгжийн асуудлыг хүчээр шийднэ гэлээ. Болт итгэдэг хүнийг би одоо маш олон удаа уйлаа эрдгүүн байна. Хот байгуулалт тэдийтэй холбоотой бүх шийдвэрүүдийн зогсооч. Зарим нь цуслах мэдгэдлэг. Би зүгээр айгүй энгийн зүйл ярьсан. Энэ дээр чи баригдахгүй хүмүүс иргэд эсэргүүцээд байна. Ерөнхий улсрлын сургуулийг чи худалдаж авъя л гэдэг л ийм зүйл ярихаар одоо ирэхгүй. Бүх юунуудын газар мадрын цуслах мэдгэдлүүдэд хөргүүлчих. Тэгээд ирж уулзуулснууд уулзахгүй тэр үз. Хотын дарга энгийн иргэд аж ахуйн нэгжүүдийн эсрэг давс мэт шорвог шийдвэрээ хангалттай мэдрүүлж чадж байна. Харин эрх мэдэлтнүүдэд үзүүлэх шийдвэр нь усрахаг байгаа нь эндээс харагдаж байгаа юм а. Нийслэлийн жил түүхэнд байгаагүй өндөр хэмжээний төсвийг баталсан. Анх батлагдахтай үрдэл маргаан дагуулж оны өмнө тодтгол хийсэн удаатай. Ийхүү дулаан шугаантай батлагдсан 2025 оны төсөвд 2 дахь удаага тодтгол хийжээ. Энэ удаа төсвийг 295 тэрбум төгрөгөөр бууруулж зураг төсөл бэлэн ажлуудаа гүйцээхэр болсон байна. Зураг төсөв ажлын даалгавар техникийн тодорхойлолтгүй он дамжих 9, за шинэ 32 гээд нийтдээ 41 төсөл арга хэмжээ энэ оны төсөв тусгагдсан. Энэ мэт яах гэхин тодорхойгүй ажлуудаа хойш тавьж шаардлагатай төсвүүдээр санхүүжлэхэр болсон гэж мэдээллээ. Өөрөөр хэлбэл 17 төсөл хөтөлбөрөөс нийт 295 тэрбум төгрөгийг хасаж зураг төсөл нь бэлэн болсон бусад 33 төсөл арга хэмжээ нийт 100 тэрбум төгрөгийн тодтгол хийсэн байна. Нийслэлийн төсвийн нийт орлого 1 их 80 688 тэрбум төгрөг. Өвөнд иргэдээс авах татвараас бүрдэх орлого 1 их 80 тэрбум төгрөг. Энэ орлогыг 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Мөн татварын бус орлогыг 71 тэрбум төгрөгөөр тус өсгсөн байна. За харин зарлагын хувьд 5.6 их 80 байсныг 5.7 их 80 төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн алдагдал 1.5 их 80 төгрөг болсон байна. Хэдийгээр төсвийг бууруулсан мэт харагдавч өргүү зардал алга болсонгүй. Тухайлбал манай улс огт байхгүй цаасан дээр бичигдсэн хотуудад мөнгө хаяна. Өнгөрсөн хугацаанд олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг дагаж сүндэрлэх ёстой шинэ 100 мод хотыг байгуулах ажилд зөвхөн усаа хангамжийн шугам сүлжээ байгуулах гэж 3 жил болж 2022 онд 3.1 тэрбум, харин дараа жил нь 214 тэрбум төгрөгийг төсөлсөн. Харин дахиад энэ жил шинэ 100 мод хотын ажилд улсаас 14.2 тэрбум төгрөгийг тавьж өгсөн. Гэтэл нийслэл хүртэл тусдаа мөнгө төсөөлж сүндэрлээгүй шинэ 100 мод захирагчийн ажлын албанд гэх нэрээр 2.9 тэрбум төгрөгийг төсөлсөн байлаа. Дээр нэмээд бараа сурагч үгүй Агроситэд 1.4 тэрбум, Налуу Ухаа хотод 1.2 тэрбум төгрөгийг тодтголоор хуваалж өгчээ. Үүнээс гадна өөрсдөө шинэ барих байгууламжаа хүртэл мартаагүй. Чингэлтэй дүүргийн нутгийн захиргааны байрны барилгад 19 тэрбум төгрөг, Баг хангай дүүргийн соёлын ордны барилгад 800 сая, Гандан тэгшлэн хэдийн гадна шугам сүлжээнд 3.2 тэрбум төгрөгийн тодтгол хийжээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад 4 тэрбум, Улаанбаатар театрт харин 400 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг авч өгөхөр болжээ. Олонний хил амыг дагуулж нураасан урт цагааны гудамжны тогтчлолтод 20 орчим тэрбум төгрөгийг төсвөлжээ. Хэдийгээр төсвийн тодтголоор алдагдал буурсан мэт боловч бараа сургыг мэддэхгүй хотын ажлын алба тоног төхөөрөмж нэртэй өргөй зардалд мөнгө зарлагдсан харагдана. Эрчимчний сайд Чойжил сүрэнгийн эзэмшдэг Хурд группийн олон охин компани нэг болох Хурд Стандарт компани UB Palace-ийн газрыг худалдаа авчээ. UB Palace-ийн барилгыг нураасныхаа дараа оронд нь ямар барилга барих вэ гэдэг нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж байна.
Учир нь хөл хөдөлгөөн хүн амын нэгтршил ихтэй уг байршилд ногоон байгууламж, хүүхдийн ногд тоглоомын талбай, авц зогсоолоос өөр барилга байгууламж, барих зөвшөөрөл олгохыг хуулиараа хориглочихсон. Нэг ёсондоо эрчим хүчний сайд худалдан авсан газартаа олон давхар орон сууцны хороол юм уу худалдаа үйлчилгээний төв барих боломжгүй гэсэн. Харин тэрээр одоогоор юу барихаа шийдээгүй байгаа гэдэг тайлбарыг өгсөн юм а. Миний хамааралтай компанид UB Palace-ийн яг газрыг худалдаж авсан юм байна лээ. Одоо энэ эзэмшижсэн хожид эзэмшижсэн компани жоохон өрөөшгүй боллоо, дампуурлын байдалд орлоо. Танай компани авахгүй гэдэг юм санал тавьж ирсэн юм байна л. Тэрний дагуу одоо хоёр компани хоёр аж ахуй нэгж хоорондоо тохиролцоод худалдаж авсан үнэн. За одоо энийг бизнес гэж байгаа юм чинь мэдээж нэг юу хийх вэ, яаж хийх вэ, хизээ хийх вэ гэдэг ийм судалгаа хийж таарна үстэй. Ийхүү барилгын салбарын магнат гэгдэгч хойжил сүрэн сайд UB Palace-ийн 2.8 га талбайг өөрийн эзэмшлийн компаниараа дамжуулан худалдаа авчээ. Ингэхдээ нэг га газрыг хэдэн төгрөгөөр худалдан авсан нь тодорхойгүй байна. Өмнө нь ус төрчөөд ирэх мэдлэлтнүүд хотын төвтэй ойр томоохон газруудыг зах зээлийн ханшаас доогуур авч байсан тохиолдлууд ганц нэгээр тогтохгүй. Нөгөөтэйгөр Улаанбаатар хот даяараа эрчим хүч дулааны дутагдалд орсон энэ үед барилгын компаниуд хүсэлтээ өгч хүлээгээд цахилгаан дулаанд холбогдож чадахгүй байгаа нь бодит үнэн. 2023-2024 онд гэхэд аж ахуй нэгжүүдээс нийт 400 мегаваттын хүсэлт ирснийг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадаагүй яваа. Ганц л хүний барилга гэрлийн урдаар баригдаж цахилгаан дулаанд ч асуудалгүй холбогддог нь хойжил сүрэн сайд гэж олон нийт шүүмжилдэг юм а. Энэ жилээс эхлээд бид нар амгалан дулааны станцыг чадвал нэг 400 мегаваттаар өргөдгий. Ингэсэн тохиолдолд бол энэ хотын төвийн хэрэглээ, ихтэл хүртэл хэрэглээг бол зүүн талаасаа дижээчих юм бол дээд 3 тест төрүүдээр энэ хэмжээнээс илүү хэмжээний их өсвөр гайгүй болж эхэлнэ. Тэгэхээр энэ төслөө эхлүүлчихэд техникийн нөхцөлүүдийг үе шаттайгаар олгож эхлэх ийм шийдвэр гаргах болох гэсэн юм байр суурь. Хэрв хойжил сүрэн сайд UB Palace-ийн газарт олон давхар орон сууцны хороолол баривал хууль зөрчгийн зэрэгцээ эрчим хүч дулааны их үүсвэрийн дутагдал дээр ачаалал нэмэх нь тодорхой. Нэмж сонирхуулахад 16 жил улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа түүний хөрөнгө 19.3 тэрбум төгрөгт хүрч 100% өөрийн эзэмшлийн компани нь 42 болж нэмэгдэжээ. 2019 онд өөрийн орлого нь 27 сая төгрөг байсан бол энэ хэмжээ 1 жилийн дотор 5 тэрбум төгрөг болтлоо өссөн байна. За мөн 2023 оны байдлаар зөвхөн өөрийнх нь орлого 10 тэрбум төгрөг болжээ. За ингээд 5 жилийн хугацаанд орлогын хэмжээгээ 370 дахин нэмэгдүүлсэн байна. Тэнгэр телевизийн доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрч байна. Дараагийн мэдээллийг үргэе. Нийслэлийн Багнуур дүүрэгт шалтгаан нь тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж 2 хүн нас орсон байна. Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болцошгүй бөгөөд өртсөн 4 хүнээс 1 хүн Багнуур дүүргийн эрүүл мэндийн төвийн сэхэнд 3 хүн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна гэж эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Шалтгаан тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж 2 хүн нас орсон байна. За бүгд Багнуурын уурхаад ажилдаг ийм хүмүүс байгаа. Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болцсошгүй ийм нөхцөл байдал тодорхойлогдсон. За өртсөн 4 хүнээс нэг хүн Багнуур дүүргийн эрүүл мэндийн төвийн сэхэнд эмчлэгдэж байна. За 3 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Багнуур дүүргийн хамтарсан эрсдлийн үнэлгээ хийгээд дунд зэргийн эрсдэлтэй гарсан. Харин цагдаагийн ерөнхий газраас тодруулахад одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа гэлээ. Анх цагдаагийн байгууллагт бүртгэгдсэн 2 хүний асуудлын талаар бол шалгалтын ажиллагаа явагдаж байна. За зүгээр метилийн спирт гэдгийг бас тэгж яриад байгаа болохоос биш энэ асуудал одоогоор ихссэн аль биесний байгууллагын дүгнэлт бол гараагүй байна. За хариуг бол ойролцоогоор 10-аас 14 хоногийн дотор шинжлэхийний дүгнэлт гардаг бас зүйл бол би тэгэхээр одоогоор яг тэр хугацаанд гарна гэдэг бол үргэлжлэн хэлэх боломжгүй.
Сүүлийн жилүүдэд арх спиртэд хордож нас барсан тохиолдол нэмэгдсэн болохыг эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Тодорхойлбол 2020 он 650 тохиолдол байсан бол 2022 онд 1071 болж нэмэгджээ. Улаанбархан өвчний батлагдсан тохиолдлын тоо 185 болсныг халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Үүнээс эмнэлэг твтэй эмчилүүлж байгаа 120, гэрээр эмчилүүлж байгаа 14 тохиолдол байгаа бол харин с ижигтэй 141, хавтал 7220 байгааг халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Харин 51 хүн бүрэн эдгэрчээ. Нийт өвчлөлийн 68%-ийг 10-аас 14 насныхан эзэлж байна. За улаанбархан өвчин нь халдварлалт өндөртөөж вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдвар төвч юм а. Улаанбархан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбарханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбархан өвчнөөс хамгаалах боломжтой юм а. Иргэн сануулгад 2024 онд улаанбархан өвчний Европт бүртгэгдсэн тохиолдлын тоо сүүлийн 25 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хамтран явуулсан судалгааны дүн харуулсан. Тодорхойлбол өнгөрсөн онд Европын бүс нутагт улаанбархан өвчний 127.3 мянган тохиолдол бүртгэгдсэн нь 1997 оноос хойш хамгийн өндөр тоон дүн болсныг онцолсон байна. Мөн өнөөдрийн байдлаар улаанбархан өвчнөөр нас орсон нийт 38 тохиолдол бүртгэгдээд байна. Мэдээ үргэлжилж байна. Үндэсний лотоны түүхэнд анх удаа джекпот тохирлын эзэн өнгөрсөн ням гарагт тодорч 480 сая төгрөгийн азтан боллоо. Энэ бол ард санхүүгийн нэгдлийн 642 лотоны азтан юм а. 100 айлд хуваарай барилгын материалын бизнес эрхэлдэг Proof Job ард аппликейшнийг өдөр тутмын санхүүгийн гүйлгээндээ ашигладаг байна. Сар бүр 1000 ардын эрх цуглуулж койны урамшуулал авдаг учраас тэрээр эрхээ нэмэгдүүлэхийн тулд 642-оос лото авч бөглөжээ. Төрсөн өдрийнхөө тоог цуглуулж бөглөсөн 6 тоо түүнийг 480 сая төгрөгийн азтан болгожээ. Та 480 сая төгрөг буюу хагас тэрбум төгрөгийн эзэн боллоо. Дахин баяр хүргэе. Өөргөө ийм болно гэж зүтлээчгүй. Ийм азтан болно гэж ерөөсө бодож байгаагүй. Тэгээд ийм 6 орон ингэж хийгээд азтан болно гэж мэдгүй. Би бол ерөөсө бодож төсөөлж байгаагүй. Надад бодсон байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд төрсэн сайхан ээжийг л баярлалаа да. Бүх боломжтой нөхцөл ардад байгаа шүү гэж би өөрөө айгүй ярих дуртай. Тэгээд ард апаа хэвлээд аль боромшууллын эзэн болоо байр хожоорой та нар минь азтай байгаарай. Одоо энэ цагаас хойш бүгдээрээ ард апаа гоё хэрэглэрэй л гэж уриалмаар байна. Ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалттай лото 642 нь 3 жилийн хугацаанд тасралтгүй тохирол явуулсан. Лото 642 нь дэлхийн жишгт нийцсэн олон улсын стандартын дагуу хөрөнгийн зөв удирдлагатай хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Лото 642-ийн хүрээнд иргэдийг хөрөнгө оруулалтад сургаж эдийн засагт хувь нэмэр оруулахыг зорьж байгаа гэлээ. Бид нар Монгол улсын иргэн бүрийн хөрөнгө оруулагч болох өөрсдөө компани улс үндэстнэрээ хөрөнгө оруулагч үндэстэн болох зорилгыг урдаа тавьсан. Хариултын мөнгө болох одоо бага хэмжээний манай хувьд бол 3,000 төгрөг ингээд цуглуулад нөгөөх нь асар олон хүнээс цугласнараа хэдэн тэрбум төгрөгийн сан болоод тэр сангаараа тогтмол ийм хөрөнгө оруулалт хийж явдаг байгаа. Ингэснээр эдийн засагтаа энэ маш эерэг нөлөөллийг бол үзүүлдэг. Хожих магадлалын хувьд бол манайх 642 учраас 42-оос 6 тоо тавьчихсан. Энэ бол Монголдо бол хамгийн өндөр боломжтой. Хандив өгдөг. Хүүхдүүд тусалж байгаа Willow Foundation гэдэг тийшээ хандив өгч байгаа. Хариулт мөнгөөрөө тоглож байгаа. Тэгээд хуулийн дагуу те зөв зохион байгуулалттай ингээд явагдаж байгаа. Тэгэл одоо ингээд 480 сая ингээд хожичлаа. Тэнгүүд дараагийнх нь яахан бэ гэхээр бид нар анх 300 сая эрхэлж ийсэн. Тэгээд буцаагаад 300 саяас эхлээд мөнгө нь ингээд өсөөд явна гэсэн хүмүүс ярьсан.
Анх 300 сая төгрөгийн шагналын сандаа эхэлж байсан лото 642 инхүү 125 дахь тохиоллоороо анхны супер шагналын эзнээ үлгий давлаа. Гэхдээ заавал 6 тоо зөв бөглсөн байх албагүй. 5 4 тоо зөв бөглсөн ч лотоны эзэн болж болдог. Энэхүү лотог ард аппликейшнаар дамжуулан худалдаа авах боломжтой юм байна. Долларын мэдээллийн хөтөлбөр бизнес орчин булангаар үргэлжилж байна. Хогийн цэгт хаяж орчныг бохирдуулдаг ундааны сав, шар, айрагны лаз, архины шил, хуванцар сав зэргийг худалдаа авч цааш дахин боловсруулахад дамжуулдаг 2 дахь түүхий давдаг бизнес эрхлэгчдийн байр суурийг сонслоо. Тэрээр нийгмийн эмзэг бүлгийнхэнд үйлчилдэг энэ чиглэлийн бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлыг татвар ажиллах хүчнээр тодорхойлж байна. Манайх 2003 онд бүртгэлтэй улсад бүртгүүлсэн тийм компани аж ахуй нэгж. Түүнээс биш 1997-8 оноос би хуваарь сургууль төгсөөл тэгэл хуваарь ажиллаж эхэлсэн л дээ. Тэгэл тэрнээс хойш явж байгаа л нэг юм аж ахуй нэгж байгуулсан байна. Анх бол эхэлж байхад бид нарыг хулгай тухайн үеийн тараншийн хайс төмрийн хулгай илбэг байсан учраас хулгайчтай хамтарч ажилладаг гэдэг үүднээс нь бид нарыг нийгэм ойлгодгүй байсан. Одоо нь бол дэлхийн нийтийн жишг улс их орнч гэсэн бол дахин боловсруулах хэрэгтэй юм байна. Хог хаягдлыг боловсруулж баялаг болох хэрэгтэй юм байна. Талаас нь нийгэм ойлгодог болсон тул би баяртай байна. Тэгээд залуу салбар учраас алдаа оноо биднэрт заасан стандарт тогтоосон журам мэрэгжилтэн боловсон хүчин гэж юусоо байхгүй. Зүгээр л бид нар өөрсдийнхөө бор зүрх гэж ярьдаг шүү дээ. Тэр хэмжээндээ л ингээл ажиллаж явах. Хүн байсан цагт бол хог хаягдал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээ хөгжүүлэх ёстой салбар гэж би ойлгож авдаг. Бидний харин ингээ зовлон жаргалыг ерөөсөө ингэж тоож тэр болгон сонсоод байдг байхгүй. Зураг дараадаач төрийн түшээч шууд лэрэл үе яадаг. Бас нэг хүндрэлтэй асуудал болохоор газрын асуудал яригдаад байгаа байхгүй. Энд би өөрийн өмчлөлийн газар дээр ажиллаж байгаа байхгүй. За тэгэхээр тэр орон сууцны зорилтоор энэ газрыг өгсөн гинэ амны орон сууцны зорилтоор. За тэгсэн чинь та энд үйлчлэгээ явуулчлаа. Тэгэхээр зорилтын бас ашигласан газрын хураана гэж хураах хүртэл арга хэмжээ аавна гэж Нямбатар дарга тэгж ярьж байгаа нэг баруун талаа. Тэгэхээр л ийм хин дуртай нэгэн дарга гарч ирэл хуулийг ийм янз янзаар тайлбарлаад янз янзаар ингээл ард иргэдэж хэрэглүүлээд байдаг энэ асуудлыг болмоор татвар яг бидний бас нэг чухал асуудал байхгүй. Нөөтийн асуудал яригдж байгаа. За бид нар дээр энэ нийгэмд эмзэг бүлэг гэж яриад бид нараар үйлчлүүлж байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар биднээс нөөт юу яана гэсэн нөөтийн ойлголт ерөөсөө байхгүй. Урдаас уцсалаар юм. Тэгсэн улс болохоор нөөт бичсэнгүй би татварын нөөтийг нэлээд өртөө яваа. Яаж асуудлыг шийдэх яг тэр сая юуны хилцүүлэгтэн тэр манай хог хаягдлын холбоомолбоноос хүмүүс оролцоод бид нар ч гэсэн очоод санал бодлоо хэлсэн л да тусгагдсан юм. Бидний энэ хог хаягдал уул нь өмнө нь хин таач гэдэг юм уу биш үү юм хин нэг нь нөөтөө төлөөд авсан байгаад тэрийг хайсан байгаа байхгүй хэрэгэл дуусаад тэрнээс гарсан хаягдал. Тэгэхээр тэрэн дээр ахаад нөөт бид нэр төлж явах уул нь ёсгүй л тийм юм шиг санагдаад байгаа. Ер нь бол татвар матвар дээр асуудал би яриул зовлон их бий. Манай монголчууд бид нар ингээд залуучуудыг эргэн тойрныхоо залуучуудыг л хүчээр шахуул ажиллуулж байна. Түүнээс энэ салбарт ажиллах сонирхолтой хүн ахаад хойшод гарахад ер нь хэцүү болж байгаа. Бизнесийн зээлийн үлдэгдлийн өсөлт 2024 оны эцээр 36.5% хүрч өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 5.7 дахин нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөд үйл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны зээл өмнөх оны мөн үеэс 46.4%-аар, бөөний болон жижиглэн худалдааны зээл 22.2%-аар, харин уул уурхай олборлолтын зээл 51.6%-аар, хөдөө аж ахуйн салбарын зээл 97.1%-аар, мөн боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг 23.8%-аар тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин жижиг дунд бизнес олгосон зээлийн үлдэгдэл 7.8 их 80 төгрөг байна. Үүнээс аж ахуйн нэгжүүдийнх 4 их 80 төгрөг болж өмнөх оноос 13.8%-аар өсжээ.
Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн 7 хоногт 2 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 5 хэлэлцээр 1.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа түүхийд арилжсан байна. Арилжааны тав хэмжээний дийлэнхийг буюу 45%-ийг хоньны ноос бүрдүүлсэн бол үнийн дүнгийн дийлэнхийг Ямааны завууд ноосны арилжаа бүрдүүлжээ. Хувьцаат компаниуд 2024 оны тайлан энэ жилийн бизнес төлөвлөгөөгөө хэлэлцэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийсээр байна. Энэ дундаа нэр бүхий 4 хувьцаат компаниас хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай болох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгааг Маркет Инфо мэдээллээ. Үүнд Силкат хувьцаат компани, Барилга корпорац, Сонсголон Бармат хувьцаат компани, Азик хувьцаат компаниуд багтаж байна. Эдгээр компаниуд нь бүгд Монголын хөрөнгийн биржийн 3 дугаар ангилалд бүртгэлтэй юм а. Тэнгэрлэлээс даваа гарагийн дулаар мэдээлэл хөтөлбөрөөр үзүүлэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш өглөө 10 цагаас шинэ мэдээлэлтэйгээр иргэд уулзцгаая.